Боливи улс нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших бөгөөд далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнөд талаараа Парагвай, Аргентин, харин баруун талаараа Чили, Перу улстай хэлэлдэг. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан 16 жилийн иргэний дайны эцэст 1825 онд Симон Боливарын нэрээр нэрлэгдсэн бүгд найрамдах улсаа төхнүүлж чаджээ. Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Местицо, Европ, Аз, Африк гэд олон янзын угсаа гаралтай үндэснүүдийн холимог юм. Голчлон Испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд Испани, Аймара, Кечуа гэсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг байна. Ийхүү олон хэл соёлын үлгээ болсон Боливи улсын хоол хүнс, урлаг соёл, утга зохиол, дуу хөгжим, асар баялаг билээ. Боливи улсын нутаг дэвсгэрт байдаг юуны нэртэй давстай нуур болон давсаар баригдсан зочид буудлын талаар сонирхолтой мэдээллийг хүргье. Юуны хэмээх байгалийн үзэгсэлэнт газар нь Боливийн баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд далайн түвшнөөс дээш 3656 метрийн өндөрт оршдог. Энэхүү газар нь Боливийн хамгийн том давсан царцдас бүхий гадаргатай газар юм. Ойролцоогоор 10,582 хавтгай дөрвөлжин талбайг эзэлсэн энэ томоохон хэмжээний давстай газар нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Энэ газрын ойролцоо орших нэгэн жижигхэн зочид буудалж бас жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг. Учир нь Хотел де Сал Пли нэртэй энэ зочид буудлын барилга, хан тааз, баган ширээ санал зэрэг бүгд та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээний нэг болох давсаар хийгдсэн юм байна. Энэ зочид буудлыг 1993 онд нэгэн овсгоотой давс олборлагч санаачилсан бөгөөд тэрээр уурхайг үзэхээр олон 10 жуулчид эрдгээг ажиглаад санаагаа бодож олжээ. Тус зочид буудал 15 унтлахын өрөө, хоолны өрөө, зочдын өрөө мөн зочид альжаалаа тайлж ярилцлага хийж суухад зориулсан ундаа ус 100 шар үйлчлэх газартай. За зочид буудлын хан туурга, баган дээвэр бүхий л тогшил давсаар хийгдсэн. За тодруулбал давсыг усаар барьцалдуулан наалдуулж хийжээ. Энд ирсэн жуулчид буудлын барилга, хан багныг сониуч зандаа хөтлөгдөн амталж үздэг гин шүү. Боливи улсын нийслэл Ла-Пас хотоос Юнкс мужийн Корико хот руу андын нуруугаар дамжин очих ганцхан зам нь 63 км үргэлжилдэг дэлхийн хамгийн аюултай зам тооцогддог. 1930 оны дайны жилүүдэд Парагвай хоригдол ялтнуудаар замын ажлыг хийлгэж ашиглалтанд оруулж байжээ. 600 метрийн өндөр хавцлын ирэмгээр 2.5-аас 3.5 метрийн өргөнтэй замаар явхад байнгын манан будантай байхаас гадна ус бороо ихтэй учраас халтаргаа гулгаанаас болж олон удаа осол аваар гарч олон зуун хүн амьдснээс үхлийн зам нэртэй болсон байна. Зөвхөн 2006 онд 200-аас 300 автомашин хадан хавцал руу унсан байна. Саяхан баригдсан ойролцоох тойрог зам нь аюул багтай сонголт болох хэдий ч уулын дугуйчид аюул эрсдлийг сүрэх дуртай аялагчид хуучин үхлийн замыг сонгон 465 м өндөрт өргөгдсөн нүцгэн ихц хадан цохион дээрх Ла Кумбергийн нарийн замаар Адармат адлын явдлаа эхлүүлдэг байна. Хүн дээр доош харахад их цан дээрээс харж бүмс санагддаг энэхүү хадан хавцлыг 1990-ад оноос цусан дахь адреналина ялгаруулах дуртай эрсдэл адал явдлыг хайгчид ихээр жуулчлан ирж дугуй болон бусад тээврийн хэрэгслээр аялдаг болжээ.